Цаад хоёр дэлгэц рүү фокусыг өгч. Тэгээд ялгарлыг нь хараа. Бүгд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Миний би дээрээс хойш нэг зүйлийг турш үзмээр санагдсан. Тэр юу гэхээр гар утсыг монитор руу залгахаар дүрсний чанар хэр байх бол ер нь залгаж болд юм уу яа дээ тэрийг нь турш үзмээр санагдлаа. Тэгээд миний өмнө хоёр зүйл байна. Нэг нь capture card. Capture card-ыг бол мэдж байгаа бох тий. Компьютер руу дамжуулаад стрим хийхэд ашигладаг зүйл байгаа. Гэхдээ энэ дээр бас нэг нэмэлт дэлгэц рүү out гэсэн HDMI out гэсэн залгуур байгаа. Энийг залгаж үзэж байгаагүй. Энийгээр дэлгэцээ дамжуул залгахаар ямар байх юм? Хоёрдугаарт Yurting C болон Lighting HDMI гаралтай хабаар дамжуулаад шууд дэлгэц рүү холболт орж ирвэл ямар байх вэ? Тэрийг хамтдаа турш үзье. Эхэнд үзэх харгачлал маань энэхүү хоёр өөр дэлгэцэн дээр залгаад дүрсний чанарыг харах. Эхнийх нь дээдлийн 60 Гц-тэй офисын зориултай монитор, дараагийнх нь Asus-ийн 144 Гц-тэй 27 инчтэй. Энэ болохоор 21 үлээ. Нэг тийм. Тэгээд надад Lightning hub байхгүй учраас өөрийнхөө утсыг C hub-аар дамжуулаад HDMI гаралгаар нь шууд залгаж үзэх гэж байна. Тэгэхүү хабаа шууд утас руугаа залгасан байна. HDMI гаралтан дээр нь кабелээ залгаад нөгөө зүрийг нь монитор гар дээр өгчнө. Холболт маань амжилттай болоо. Залгах төдөд дүрс маань дэлгэц рүү шууд ороод ирсэн байна. Дүрсний хувьд бол дэлгэцэн дээр бүтэн орж ирэхгүй. Хэд хэдийн хэмжээтэй гэх юм. Дэлгэцнээс хүрээнээс нэг иймэрхүү зайтай. Давхар тэгээд саунд нь ороод ирсэн байна. За одоо хамтдаа дүрсний чанарыг нь харцгаая. Минийхэр бол нэг тайжгүй. Эхний монитор тест амжилттай болоод энэ 144 Гц рүү 27 инч рүү залгаж үзье. Холболт нь юу шүү? DP биш, HDMI шүү. 27 инчийн том монитор руугаа залгалаа. Дашрам дэлгэд энэхүү хаб маань өөрөө 4K 30 Гц дамжуулах чадамжтай. Тэгэхээр энэ баруун дээр гарч байгаа нь болохоор FPS counter өөрийнх нь мониторын нь функц. Тэгээд эндээс гарч байгаа нь 120 FPS-тэй байгаа. 120 насалтай байгаа. Утсан дээр л одоо ингээд цаад дэлгэц рүү орж хахад ер нь бол илт ялгааны мэдрэг чинь тийм ээ. Түрүүний дээдлийн монитор яжууд шууд хажууд чи бүтэн ороод фрейм нь дээрээсээ доошоо жоохон хаар орж ирж байна. Минийхэр бол яг дүрсний чанар FPS-ээр бол ялцчихгүй өндөр герцтэй дэлгэцэн арай илүү байна. Нэг зүйлийг дуртахаа марцсан байна. Тэр юу гэхээр таны энэ монитор 1400 Гц-тэй дээс сүүлийн юух нь бүр амар өндөр болсон юм байна шүү дээ. Тийм байлгээд эндээс дамжиж байгаа дүрс энэ хаб 3-ын хоршил дээр тогтдог учраас тэр герц 1000 өндөр байгаад энэ дүрсийг амар өндөр герцтэй гаргах боломжгүй шүү. Одоо биднэрт ганц зүйл үлдсэн байна. Тэр юу гэхээр capture card. Capture card-ыг Yurting-оор OBS рүүгээ дүрсээ өгдөгөрөө өгөөд тэр нь бол HDMI in оролдоор орчиж байгаа. HDMI out-аар нь нэмэлт дэлгэц рүү буюу дүрсний чанар бас хэр ялгаатай байхыг олж мэдье. Залгачлаа. Одоо би холболтуудыг дахиад тайлбарлая. Жохон долгоо эргүүлмээр юм байна. Энд OBS орсон байна. Энэ болохоор зүгээр монитороо HDMI-аар залгасан. Энд утас байна. Утаснаас гарч байгаа нь хабан дээр HDMI энэхүү гаралтны дүрсийг capture card руу өгөөд capture card нь HDMI in гэдэг түрүүний харуулжсэн залгал оролтон дээр ороод ирж байгаа. Энэ дээд тал нь болонгод шууд HDMI компьютер руугаа дамжиж байгаа. Энэ наадлын C оролт нь болохоор процессороо 3.0 дээр нь дүрсээ процессор руу өгч байгаа. Тэгсний үндсэн дээр OBS маань дүрсээ татаж оруулж ирээд энэ дээр нэмэлт дэлгэц рүүгээ давхар дүрсээ өгчөж байгаа. Одоо жинхэнэ харьцуулт орж ирэхээр энэ та бүхэн ялгааг нь маш сайн анзаараарай. Энэ ихний дүрс болохоор OBS руу татаж оржсон capture card-ны дүрс. За хөдөлгөөний иймэрхүү. За тийм бол энэ нэмэлт дэлгэц рүү өгсөн. Энэ гэхдээ юу шүү? Энэ дэлгэцний нөгөө HDR тохиргоо нь асаалттай байх шиг байна. Тийм болохоор өнгөний ялгаа гараад байна. Гэтэ энэ дээл ер нь бол эндээ хуурчны хаталтай хэтэрхий оцрогдсон монитор. За яг минийхээр харахад бол нэг тийм ялгаалга
жоолоос харуулъя. Яг гоё өнцгөөс шүү. Одоо за 2 дэлгэц рүү хараад ялгарлыг нь харах боломжтой. Яг 2 дахь зөвлөрөөр нь бичлэгээ дуусгах гэсэн чинь нэг санаа төрөөд авдраа авсан чинь OnePlus байж таарлаа гэдэг. OnePlus-ыг залгаж үзлээ. Яг дөрөвний утас залгасантай ижилхэн энэ дээр холболт яасан бэ гэхээр ялгаагүй capture card-аар дамжиж байгаа. За тэгээ энэ муу энэ хүү таблет минь өөрөө 120 FPS-тэй ялгаагүй. Энэ нөхрийг бол тайлбарлаад авах шаардлагагүй байгаа тий. За энэ дээр OBS-ийн дүрс иймэрхүү орж ирсэн байна. OBS дүрс бол энэ дээр эсрэгээрээ утаснаас илүү жоохон delay time шиг орж ирж байна. Delay ч байхад энийг FPS-ний уналттай гэх юм. Тэгсэн хэрнээ энэ 144 Hz дээр арай бүр үнэн смут харагдаж байна. Энэ бас гоё хөлбөр шүү. Тэгэхээр одоо ингэж залгаж тоглоход бид нар ч юу хэрэгтэй гэхээр ердөөс энэ хабл хэрэг болчих. Хэрвээ стрим хийхгүй бол энэ хабар дамжуулна. Стрим хийвэл энэ үүнийг capture card-аар дамжуулна. Тэгээд хуруугаар төгөлдөг бол шууд ингээд тоглолчин. Хүсэх юм бол үүн дээр Scorpion-ы холболтыг хийж өгөөд шууд keyboard mouse-аар тоглож болж байна. Тэгэхээр энэ нөгөө түрүүний миний яриад байдаг утасны өөрийн гаргах өгөгдлүүд техник үзүүлэлт яг зүр байгаа тийм. Энэ дээр бол эсрэгээрээ болчихж байна. OBS дээр FPS нь уналттай юм шиг. Зүгээр яг миний нүдээр шүү. Тэгэхээр 144 Hz дээр өнгөний нягт мэгт бол янзын гоё орж ирж байна. Тэгсэн гэрнээ нөгөө 3 ярцхан 4-ийн дэлгэцний хэмжээнээсээ болд юм уу яа тийм. Хажуудлаас ийм зайтай дээш фрейм байхгүй. За. Нэлээд мэдээл болсон болов уу гэж бодож байна. Бичлэгтэй минь хамт байдаг. Та бүхэнд баярлалаа.